Тариаланч хүн трактор эхнэрээс нь илүү үнцэлээ. За энэ үзэл баримтлалыг бид нотлогч багийн хэрэглээс нотлохж авчихна. За өнөөдөр бид хамгийн эхлээд хүрээлэлээ тогтоохын тулд тариаланч хүн гэдэг маань өөрөө засгийн газар юм. Трактор гэдэг маань өөрөө энэ улс орныг одоо цааш нь авч явах эдийн засгийн хөдөлгөгч хүч юм. За эхнэр гэдэг бол өөрөө одоо нийгмийн халамжийг илүү ихээр түгээн дэлгэрүүлэгч байгаа гэдэг үзэл баримтлалын үгнээс хүрээлэлээ Монгол улсын эдийн засгийн өсөлтийн бодлогын хүрээнд одоо бид энэ тоглолтыг хийх хүсэж байна. За трактор гэдэг бол өөрөө газар тариалангийн хамгийн одоо гол хөдөлгөгч хүч нь байдаг. Тэгвэл Монгол улсын маань хувьд хамгийн одоо гол хөдөлгөгч хүч юу юм бэ? Энэ бол мал аж ахуй, уул уурхай, оюун монгол хүн, төрийн зөв бодлого энэ бүхэн бол трактор гэж бид ойлгоё. Трактор хэдий сайн урт удаан хугацаанд доктортой сайн эдэрхүүгээр ажиллаж чадна. Төдий сайн гэр бүлдээ бид ургаж хураана. Төдий сайн энэ улс орн маань одоо эдийн засгийн доктортой байдал байж чадах юм. Ийм учраас энэ одоо бодлогыг нөхөр одоо эхнэрээсээ илүү үзлээ эхнэр гомдохгүй гэж би бодож байна. За тийм учраас хүрээллийн үед хитэх явц руу амлалт одоо Монгол улсын хувьд авч үзээ, засгийн газрын хувьд авч үзээ төсөв тэрний халамж гэсэн хүрээл авч байна л да. Тэгэхээр энэ өөрөө эхнэр хүн гэдэг бол дандаа одоо юм үрдэг барьдаг гэсэн энэ утгаар нь авч үзээд тоглолтын хөвлөлийн авч үзэж байна гэж үзэж байна. Миний зүгээр санал бол тэр эхнэрийн жишээлбэл танаа хүрээлд оруулахаар эхнэр гэдэг дээр нь ард түмэн гэсэн байр сууриас тоглолт болох гэсэн зүйл биш үү? Хэлбэр хийх үе хүрээлэлтэй тайлбар хиймээрээ хийж болдог. За энэ бол хүрээлэлээ бид нар Монгол улсын эдийн засгийн өсөлт бодлогын хүрээлэл гэж тодорхойлж байгаа. Энэ сэдв бол өөрөө угаасаа одоо трактор юм уу эхнэр хоорондох хоёрын одоо арцалтааны тухай гэж би бол ойлгохгүй байна. Тэгэхээр энэ сэдвийн бол гол утга учир нь одоо бид нар бол энийг хөрвүүлж ойлгохдоо Монгол улсын эдийн засгийн өсөлтийн хүрээнд энэ нийгмийн халамжаас илүү эдийн засгийн чухал юм аа гэдэг одоо байр суурь дээр тавлах хүсэж байгаа. Гурван шүүгч бас тайлбар авахаас өмнө ярилцаад ийм санааг засгийн газар гаргасан болов уу гэж бодсон л доо. Тэгээд ижлэхэн ийм санаа гаргасан юм байна. Тэгээд энийг бид гурав юу гэж ярьсан бэ гэхээр мэтгэлцэж болох боломжтой шийдэл гэж үзэж байна. За баярлалаа хэлбэлээ үргэлжлүүлье. За миний тавьж байгаа эхний аргумент бол нөхөр эхлээд трактороо бодох хэрэгтэй. Улс орны төр засаг, улс орны удирдагчид хамгийн эхлээд хүн хэрхэн яаж амьдрах вэ? Энэ улс орныг яаж эдийн засгийн одоо өсөлттөөр доктортойгоор авч явах вэ гэдэг тракторынхаа хөдөлгөгч хүчийг хамгийн эхлээд бодох хэрэгтэй гэж би бодож байна. За энд бол би түрүү хэлсэн мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, за хүний өөрийнх нь баялаг, эдийн засгийн хөгжихэд юу хэрэгтэй байдаг бүх юм энэ дотор орох хэрэгтэй гэж би бодож байна. Энэ бол эцэг хүний бөгөөд эцгээр төлөөлүүлээд төр засгийн бодох хэрэгтэй хамгийн чухал зүйл бол мөн юм аа. За хоёрдугаар аргумент эхнэр трактороос илүү өөрийг нь мууллаа гэж гомдохгүй. Эхнэр тэглээгээд гомдохгүй гэдэг аргумент. Яагаад гэвэл халамж гэдэг бол төр засаг өөрөө одоо хүчирхэгчснийхаа дараагаар энэ халамжийг үзүүлэх нөхцөл бий болдог. Тийм учраас эхнэр бол хамгийн эхлээд одоо трактороо бодлоо гэж эхнэр тэрэнд гомдохгүй гэж би ойлгож байна. Төр засгийн хувьд ч тэр гэр бүлийн хувьд ч тэр эхнэр нөхөр хоёрын хувьд ч тэр энэ хамгийн чухал асуудал юм аа. За тийм учраас бидний энийг эхлээд тавьж байгаа зүйл бол энэ хоёр асуудлыг эхлээд тавьж байна. За тэгэхээр Монгол улсын эдийн засаг хэрхэн яаж цаашаа хөгжих вэ? Энд бол олон салаа замын одоо арга байж болдог. Олон салаа замыг хэрхэн яаж цааш нь хөгжүүлэх вэ? Эднийг хэрхэн яаж зөв одоо төр нийгмийг бий болгохын тулд одоо авч үзэх хэрэгтэй. Боловсролын чиглэлд анхаарах хэрэгтэй. За өнөөдөр эдийн засгийг бий болгож байгаа. Өнөөдөр эдийн засгийн хамгийн чухал мөнгө оруулж байгаа уул уурхай зөв зөвдөө хэрэгжүүлэх ёстой юу вэ? Ёстой. За мал аж ахуй хөгжүүлэх нь одоо бидний энэ халамж чи өөрөө эдийн засгийн дотоод өөрийнх нь нэг бүрдхэн хэсэг мөр. Энэ асуудлыг яаж энэ хоёрын эсрэг тавих юм? Энэ дээр айгүй хязгаарлалт болчиход шин. Эдийн засаг дотор өөрөө нийгмийн халамж чи орцсон явж байгаа юм чинь трактор дотор эхнэр нь орцсон явж байгаас ялгаагүй шин. тайлбар хийх.
нэгдүгээр ихтгэлийн шүүгчнэр зөвшөөрсөн байхад ихтгэлийн маань бас ингээд завсардуулаад анхаар сарниулаад байна гэж үзэж байна. Хоёрдугаарт бол ерөнхийдөө ихтгэлээ тавьж байгаа энэ тохиолдолд бол нэгэд одоо энэ нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд энийг маань одоо ингээд зогсоод байгаа юм байна. Тэрний явж шалтгаан гэж байна. Цааш наривчлах тусмаа энэ рүү бүртгүүлээд байгаа. Энэ бол задгаа сэдв шүү дээ. Хариуч бүр яг өөрийнхөө хязгаарсан тэр хязгаарлалтанд тоглох хэрэгтэй шээ. Эдийн засгаас илүүтэйгээр халамжаас илүүтэйгээр эдийн засгаа хөгжүүлэх зүйтэй л гэдэг ер нь байна үстэй. Яг энэ дээр л тоглох шээ. Тэгээд миний зүгээр үндэстэн нь нийгмийн халамж гэдэг чинь өөрөө эдийн засгийн тэр бүрдгүүн хэсэг дотор чинь өөрөө орчдөг шүү дээ. Үзвэл Яг нь эдийн засгийн ухааны гэж ойлгоод байна шүү дээ. Хязгаарлалт чинь өөрөө эдийн засгийн өсөлт нь сайн байж ихэд бодоод үүний дараа халамж бодлого хэрэгтэй гэсэн санаа юм. бид нар энэ дээр яаж нэцэх вэ? Тэгвэл эдийн засгийн байхгүй хахад халамжийг өгөхстой гэж бид яаж нэцэх вэ? Тэрийг шүүгч юм байрсаар байна. Энэ чинь ямар ч боломжгүй хязгаарлалтанд орчноор орж байгаа шүү. Эдийн засгийн өөр бусад арга барилуудыг ашиглаж одоо юу гэдэг нийгмийн халамжийг сайн явуулж өөрөө дамжуулж одоо юу гэдэг эдийн засгийн өөрчлөлт хийсэн ч гэдэг юм уу тэр өцгөөс нь хараад одоо яг болохгүй юм л да. Нэг талыг барьсан. Энд чинь өөрөө эдийн засгийн ухаанаараа бол бүрдгүүн хэсэг шүү дээ эдийн засгийн. Нийгмийн халамж гэдэг нь өөрөө эдийн засгийн. сэдв өөрөө эхнэр чухлоо, трактор чухлоо гэдэг л хамгийн их. Трактор чи эдийн засаг юм бол эхнэр чинь тэр халамж чинь тракторын дугуй болчихсон шүү дээ. Трактор гэдэг бол эдийн засгийн өсөлт юм аа гэсэн. Энийг Энэ танаас сэдв санаа өөрөө аваад тарихсан тарихсан сэдв юм шиг байна. тэр үгч тарьж байна. Ямар үгч тарьж байна. Яг бид нар шүүгчнэр зөвлөлтөд ингэж ярьж байгаа л да. Энийг яг зөвхөн өргөн утгаар ингээд аваад үзэх юм бол яг баруун зүүнний үзэл баримт гэдэг тэр баримтлалын зөрүүг л энэ дээрээ харагдах гэдэг л да. Нотлогч тал бол зүгээр бидний шүүгчнэр үзэж байгаа эдийн засгийн өсөлтөө явуулж дараа нь одоо нийгмийн халамжийн бодлогыг явуул. Нөгөө одоо няцаагч тал маань бол үгүй нийгмийн одоо нийтээрээ одоо дундаж эдгээр байж эдийн засгийн өсөлт чинь илүү хурцтай явна гэдэг талаас нь одоо харж тоглох ёстой болж ийн гэж хэлвэл гэдэг. Өөрөөр хэлбэл баруун зүүнний хоёр үзэл баримтлалыг л одоо болдуулах ёстой болох гэдэг л яг үнэ. Гэхдээ эдийн засаг бол халамжаа аж ахуйн гэдэг няцаалт байна шүү дээ. Бид юу гэж Юу зүүнний үзэл баримтлал чинь бодвол заавал эдийн засгийг супер өсөж явуулна гэсэн юм байхгүй шүү дээ. Ерөөсөө цоцолж ирэх гэдэг. харин тэгээ нурдсан тогтолцоо шүү дээ. Энэ бол Үгүй чи нууц Энийг тоглож байна. Энэ ер нь бол тоглож болно гэж үгүй үзэл байна. Хамгийн гол нь яг энэ хязгаарлалтын дотороо энэ агуулгаараа тогломоор. Одоо энэ хүрээндээ тогломоор. энэс бүр наривчлмаар байна. За За хоёрдугаар аргумент эхнэр тэглээгээд нөхөртөө гомдохгүй гэдэг хоёрдугаар аргумент батлахыг хүсэж байна. Тэгэхээр энэ бол нийгмийн халамжийг бууруулж иж хамгийн их эдийн засгийн өсөх нь өнөөдрийн манай улс төрд бол чухал байгаа. Цаг дуусна. За баярлалаа. Өнөөдрийн танхимд бид нар тариалан чухал трактор нь эхнэрээс нь илүү үнцэнтэй өгсөн сэдвээр хэлцээнийг өрнүүлж байна. Урьдчилан хэлэхэд энэ бол үнэхээр авч байгаа хүрээллийн хувьд бол их шахуу гэдгийг бас та бүхэн би анхаарал хандуулахыг хүсэж байна. Эдийн засгийн ойлголтын хүрээнд бол халамжийн энэ процесс бол эдийн засгийн өөрийнх нь үндсэн бүрдүүн Дөрмийн санал болгосон цаг эхний зав. 30 секундд дөрмийг авах хэрэгтэй. Аавна. Тодруулах. Яах вэ? 20 секунд тодруулах. Дөрмийн санал. Дөрмийн эхний 30 болон
сүүлийн 30 секундэд авахгүй гэдэг тодруулахын 4-2. За хязгаарч талын багийн ахлагч бол өөрийнхөө тэгээ үзэл баримтлалыг шүүгч нар тулгаж байгаа юм өгүүлбэр хэлээд энэ бол юугаар илэрхийлж байгаа хэрэг энэ хүрээнд одоо тоглох нь айгүй одоо буруу байна, хэцүү байна гэсэн ийм одоо тулгалтыг өгсөн чинь энэ бол Дөрмийн үе яг үнслэл биш л дээ. Одоо энэ бол югдчих чинь мэтгэлцээнийг бас нэг талаар илүү сонирхолтой хорцтмал тийм. Тэгээд жишээлбэл танай багаас маш илүү их жишээ баримт дэмжлэг шаардсан тийм өгүүлбэр байж болох байхгүй. Энэ бол дөрмийн үе санал үнслэл биш. Энийг та нар яаж даван толох вэ гэхээр илүү бодиттой баримттай жишээ баримттай гоё дэмжлэг нотлох бол За гаргасан хүрээллийн хувьд засгийн газар тариаланч хүнийг засгийн газар гэж тодорхойлоод тракторыг эдийн засгийн өсөлт гэж үзэж байна. Эхнэрийг халамжийн бодлого гэж авч үзсэн. Ингээд хүрээл нь нийгмийн эдийн засгийн бодлогын хүрээнд авч үзнэ гэсэн хүрээлийг тогтоожээ. Гаргаж ирсэн аргумент нь эдийн засгийн өсгчиж ер нь энэ халамжийг явуулна шүү дээ. Тэгжээж энэ чадвартай болно. Юуны тулд эдийн засгаа өсгөж байгаа нь энд харагдаж байна л. Халамжийн бодлогыг, халамжийн энэ нөхцөл чадамжийг сайжруулахын тулд эдийн засгийг өсгөх шаардлагатай байна. Зөв болж байна. Эдийн засгийг өсгөхийн тулд тодорхой арга хэрэгслүүдийг хэрэглэнэ. Гэхдээ тэр арга хэрэгслийн тухай ярихгүй. Халамжийг өгөхийн тулд эдийн засгийг өсгөж байгаа юм бол цаад хамгийн хүргэж байгаа үр дүн болдог бол халамж юм байна. Ард иргэдэд өгөх тэр ард иргэдийнхаа нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний тэр хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн эцсийн цаад санаа. Хэрвээ тэгж байгаа юм бол хамгийн үн цэнтэй зүйл бол ард иргэдийн амьдрах тэр чадварыг дээшлүүлж байгаа тэр халамжийн тэр нийгмийн халамж цалин тэтгэвэр мөн үү? Цалин тэтгэвэр бол тэр тэтгэвэр бол өөрөөс одоо ард иргэдэд халамжилж байгаа бас халамжийн хэлбэр бодлого ажилгүй иргэд төлөвний чадвараа алдсан иргэдийг халамжилж байгаа хэлбэр бол халамжийн хэлбэр мөн. Тэр ийм чадвартай байхын тулд трактороо буюу эдийн засгийн өсгөх нь зөв. Зүгтээ. Гэтэ юуны тулд гэдэг нь тодорхой харагдаж байна. Манай нотлогч тал төвшүүлсэн санаагаа бол эдийн засгаа сайн байлгахын тулд бид нар эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой. Зүгтээ. Тэгээд тэгжээж бид нар халамжаа өгч чаддаг болно гэж ярьсан. Тэгж ярьсан. Энэ бол манай санааг бүрэн дэмжиж байна гэж үзэж байна. Хитрхи явцсан хүрээлт байгаа учраас бид нар шууд аргумент ишүүл бас боломж байсан. Гэхдээ бид дараагийн хэлтгэл дээр тодорхой аргументуудыг бас дэвшүүлэн хязгаах болно гэдгийг хэлмээр байна. Дахин тодруулж хэлэхэд эдийн засгийн өсгий зөвхөн би энийг дэмжиж байна. Гэхдээ эцсийн үр дүнгийн үнц нь бол халамжийг чадвартай болгох, халамж өгөх тийм чадaltaй болохын төлөө гэдгийг бол хэллээ гэж ойлгож байна. Энэ байр суурин дээр манайх өнөөдөр тоглолтыг явуулмаа. Баярлалаа. Нотлогч огийн нэгдүгээр гишүүн давуулсан байна. Нотлогч огийн зүгээс гаргаж байгаа шийдэл маань өнөөдөр тариаланч хүнд трактор нь эхнэрээс нь илүү мөн цэнтэй гэдэг. Энэ зүйлийг ингэж өгчилж хэлж байгаа маань өөр нэг гэр бүлийн доторх трактор эхнэрийн асуудал бид нар яриаггүй маа гэдэг манай багийн удирдагч хэлсэн. Энийг зарлаад хэлэх юм бол өнөөдөр манай Монгол улсын хэмжээнд бид хүрээгээ тодорхойлсон. Өнөөдөр манай Монгол улсад халамжийн бодлого нь нөгөө эдийн засгаа өсгөх асуудлаас нэн тэргүүнд тавигдаад байгаа болов халамж одоо хатгаараад байгаа болов гэсэн үүднээс энэ одоо үгүүдээр бид энэ томьёоллыг оруулж ирсэн юм аа. Няцаагч багийн багийн удирдагч ерөнхийдөө дөрмөө явах гэсэн. Хүрээлэл дээр Монгол улс гэдэг үг ерөөсөө яригдаагүй. Ерөнхийдөө эдийн засгийн өсөлтийг хангаж ирэх халамжийн бодлого явуулах тухай ярьснаас хойш Монгол улс гэдэг хүрээлэл яриагүй. Тэгэхээр энэ хүрээлэл
дээр айгүй том бас шинэ санаа айгүй шинэ юм гаргаж ирээд наривчилж байна л да. Тайлбар хийж болох уу? Хүрээллийг Монгол улсын эдийн засгийн өсөлтийн бодлогын хүрээнд гэж би тавч тодорхой хэлсэн. Энэ хүрээндээ тавлж байгаа. Тэгээд илтгэгчийн маань бас анхаарлыг сарниулаад яндаа ингэж яах гэж байна. Тайлбарыг хүлээж авч байна. Шүүгчдийн одоо энэ хуудсан дээр тэмдэглэстэй байна. За, дөрмөө яах үндэслэхгүй. Тэгээд энэ трактор гэж яриад байгаа эдийн засгийн хөгжлийн одоо бодлогын өрөөнд ярьж байгаа. Эдийн засгийн хөгжлийг одоо ерөнхийдөө Монгол улсын хувьд чинь бидний трактор гэж үгийг одоо мал аж ахуй хуу юм уу, уул уурхай юм уу, газар тариал юм уу, Монгол улсад эдийн засгийг түргэтгэж болох нэн тэргүүний салбарууд юу байна? Эдгээрт бид нэр илүү анхаарлаа хандуулж эдийн засгаа өсгөх нь илүү нэн тэргүүний асуудал юм аа. Халамжийн бодлого хоёрдугаарт нь тавьсан юм аа. Гэдгийг одоо энэ шийдлээр илэрхийлж байгаа. Мэдээж хэрэг одоо ажлын байр бол нэгдүгээр маш чухал. Засгийн газрын нотлогч багийн зүгээс төвшүүлж байгаа 3 дугаар аргумент бол ажлын байр одоо эдийн засгийн төрөлхийн бас нэг аргумент төвшүүлж байгаа нь ажлын байрыг одоо нэмэгдүүлнэ гэж гаргаж ирж байна. За сөрөг хүчин нэлцаагч багийн маань одоо өдөртөгчийн илтгэлийг сонслоо. Ерөнхийдөө манай нотлогч багийн маань гаргаж байгаа санааг бүх бүрчлэн 100% дэмжиж байна гэж ойлгож байна. Жишээлх юм бол мэдээч хэрэг юуны халамжийн бодлогыг ярьж байна. Өнөөдөр бид нэр оюутны 70,000 сарын 21,000 тийм ээ 1,21 шиг одоо сүүлд дахиад оюутны 500,000 гэж байна. Аялал төрлийн халамжууд маань өгөх нь одоо 2 дугаар зүйлээ гэдгийг сөрөг нэлцаагч багийн маань өдөртөгч дахин маш тодорхойгоор дэмжсэн явдлаар баяртай байна.